Манай аймагт дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Товлын дархлаажуулалтыг хүүхэд төрсөн цагаас нь эхлэн 15 нас хүртэл үн төлбөргүй зохион байгуулдаг. Улсын хэмжээнд 9 төрлийн товлол дархлаажуулалтаар 13 төрлийн халдварт болон халдварт ус өвчнөөс сэргийлж байна. Аймгийн хэмжээнд товлын дархлаажуулалт 98-аас дээш хувийн амралтай байгаа ба 2025 онд Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах зорилгоор нөхөн дархлаажуулалт болон нөхөн шивэлтийн ажлыг эрчимжүүлэн ажилласан. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хамралтын түвшин 83% байна. Энэ нь хамралтаараа улсдаа 4-дүгээрт орж байна. Мөн Улаанбурхан өвчний тохиолдол Монгол улсад гарсантай холбоотойгоор эрсдэл насны буюу 6-аас 8 сартай хүүхдүүдийг Улаанбурханы эсрэг нэг тунтай вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж төлөвлөсөн 290 хүүхдээс 313 хүүхдийг хамруулан хамралтын хувь 107.9% хүрч төлөвлөгөөг давуулан биелүүллээ. Үүнээс гадна хүний папилломавирусын эсрэг дархлаажуулалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж манай аймгийн хамрагдлалт Ус аймгийн дунджаас дээгүүр буюу 86.2%-тай үнэлэгдсэн байна. Дархлаажуулалтын ажлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан аймаг сумын засаг даргын тамгын газар, боловсролын газрын удирдлагууд, ажилтан албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.